2010 оноос төрийн үйлчилгээг захимжуулж эхэлсэн. За тэгвэл хүний эрхийн үндэсний комиссийн үндсэн дүгнэлтээр хэдийгээр захим технологи Монгол улсын хөгжилд чухал үүрэгтэйч хүний эрхийн маш өндөр эрсдэлтэй байгаа гэж үзжээ. Энэ эрсдлээс хамгаалах бодлого эрхцэн орчин хараахан бүрдээгүй гэдгийг хүний эрхийн үндэсний комиссаас мэдээлж байна. Олон нийтийн хэв журмыг сахиулах талаар камержуулалт чухал үүрэгтэйч нөгөө талаар хүний хувийн мэдээллийг их хэмжээгээр цуглуулах мөрдөх зэрэг эрсдэл бий гэж хүний эрхийг хамгаалагчид үзэж байна. Цаашлаад захимжилт өндөр болсон боловч хөдөө орон нутгийн иргэд ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс орлого багтаа иргэд ялгуурлан гадуурхалтад өртөх үзэгдэл гарах эрсдэлтэйг онцоллоо. Хүний эрхийн үндэсний комиссийн илтгэлдээ тавьсан үндсэн дүгнэлтээр болвол хэдийгээр захим технологи бол Монгол улсын хөгжил оршихуйд маш чухал үүрэгтэй боловч хүний эрхийн маш өндөр эрсдэлтэй энэ эрсдлээс хамгаалах эрх зүй бодлого институцийн орчин бол бүрдээгүй эхлэл төдий байна гэсэн ерөнхий дүгнэлтийг бол хийж байгаа. Ямар асуудал гарч байна гэхээр зарчим эрхийг хязгаарлаж бүсчлэл тогтоосон сум байж байгаа тийм. За тухайлх юм бол Орхон аймгийн Хөтөл сум гэдэг. За энд амьдардаг иргэн энэ төрлийн ялаар шийтгүүлсэн тийм ээ. Тэгэхээр энэ дээр эмнэлэг нь болохоор Орхон аймгийн бүс нутагт байрладаг. За нөгөө ялтан маань өөрөө Хөтөл суманд байдаг. Гэтэл нөгөө эмнэлгийн үйлчилгээ авах гад тэгэхээр нөгөө хил хязгаар давсан хязгаарлалтын бүс давсан ийм асуудал болох гээд байна гэдэг ч юм уу те. За мөн юу гэдгийг захим гавыг бугуу болоод хөлийн шилбэнд зүүдэг. Гэтэл тэр нь болохоор нөгөө авах боломжгүйгээр зүүхээр өвлийн уйлралт гутал өмсөх гэдэг юм уу. Эсвэл нөгөө чихтэй нойтон газар ажилладаг хүмүүсийн хувьд бол тэр нь усанд норж эвдрэх эсвэл цог цахилгаан цохиулах эрсдэлтэй гэдэг юм уу те. Нөгөө талаас бас хүний унтах захим гавын өөрийнх нь цэнэгэлдэг хугацаа бол 6-8 цаг гэж байгаа тийм. Гэтэл энэ нь өөрөө нөгөө хүний цэнэг барьж байгаа хугацаа нь болохоор 2-3 цаг шиг гэх юм уу тийм бага байгаа. Гэтэл энэ нь нөгөө хүний шүн унтжахад нөгөө захим цэнэг нь дуусчдаг. Гэтэл нөгөө хүний шүн босож зайлшгүй нөгөө гаваа цэнэглэх шаардлагатай болдог гэдэг юм уу. Ийм асуудлууд бас гарч байгаа гэсэн ийм байгаад байгаа. За мөн хүний хувийн мэдээллийг хангах хувийн мэдээлэлд хангах зохицуулалт бас яг энэ байхгүй байгаа. Тэгэхээр нөгөө бүх мэдээллүүд нь хаана явж ийн юу хийж ийн гэдэг юм уу те. Энэ мэдээллүүдийг яг энэ захимаар хянаж байгаа учраас үүнтэй холбоотой зохицуулалт яг энэ хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, журам баталж мөрдүүлэх гэсэн ийм үүргийг бол бас яг энэ захим гавын хэрэглээтэй холбоотойгоор бас хэрэгжүүлээгүй байна гэсэн иймэрхүү асуудлууд бол гарч байгаа. Улсын хэмжээнд гэмт хэрэг зөрчлөс урьдчилан сэргийлэх зорилгоор 120 мянга гаруй камер суурилжээ. Нийслэлийн хэмжээнд өндөр хүчин чадалтай камерын хяналтын нэгдсэн төвийг бий болгож байгаач хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хамгаалах зохицуулалт хангалтгүй байгаа гэж мэрэгчлэнүүд үзэж байгаа юм а. Иймд хүний эрхийн үндэсний комисс хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд Монгол улс дахь хүний эрх чөлөөний байдлын талаарх 24 дахь илтгэлийг улсын их хурлд хүргүүлээд байна. Захим технологи цаг тутмын хэрэглээ болсон энэ үед хүний эрхийн асуудлыг анхаарах ёстойг тус илтгэлд тусгажээ.